37. За өнөөдөр алтан цамд орж байгаа манай багийн нэр Ховлын баг. Тэгээ багийн маань ерөнхий спортоор ховлоо зочд буудлын ажиллаж байгаа. Ховлоо зочд буудлынхаа үйл ажиллагаатай танилцаад баг дотроо жижигхэн тэмцээн хийхээр гэж зогссон байгаа. Тэгээд та бүгдийнхээ өнөөдрийн зураг авалт болон бэлтгэлд нь амжилт хүсье. Бэлтгэл бол энэ доор бол чөлөөт байдлаар хийгдэнэ. Баг дотроос бас санал гарч хэвтэй шахалтаар 100 кг-аар хэн хамгийн олон шахах вэ гэдэг бас тэмцээнийг явуулахар боллоо. За тэгээд та бүхэн өнөөдрийн бэлтгэл амжилт хүсье. Манаас 2 хүн замдаар гармаар байна. За төвшөө гарлаа нэг нь. Нэг нь гандлах гарчих уу. Тамирчин хүний бүх хүний хамгийн чухал юм бол бие халаалт, бэлтгэлийн өмнө, барилдахын өмнө. Энэ гүйлтийн зам, гүйлт бол одоо бэлтгэл хийгээд хамгийн дөрөв бие халааж хүн гүүж мөн барилдахад бас тэгнэ. Гүүж үе халааж иж барилдахад бэлэн болдог юм байна. Тэгээ манай тамирчдад одоогоор бие халааж эхэлж байна. Манай Ховлын зочд буудлын маань бол одоо маш шин цагийн сүүлийн үеийн хоног төхөөрөмжтэй бэлтгэл сургууль хийхэд бол одоо маш тийм юу юм байна. Боломжтой юм байна. Болцооны. Энэ дээр нэг өвдөг хаална. Хөл хаалны ташаа аваас хаална. Шагаа хаална. За энэ тохоо халааж байна. Тохоо энэ мөр халааж байна. Одоо манай тамирчдод ингээ мөрөө халаах хэрэгтэй. Мөр бол барилгахад маш их хэрэг болдог. Сэнжигний байрц мөн барилж байгаа хүн бол одоо гараараа голдуу ихлэ байрц аавна. Тэгээ гарын ажиллагаа, гарны үеинүүд сайн хаасан баг хэвээр. За бүх хүн бол одоо гарандаа хүчтэй байх хэрэгтэй. Тамирчин хүн бүх хүн. Тэгэхээр гарыг халаалт барилт болгондоо халааж гарч байгаа хэрэгтэй. Гар бол одоо өгчүүд бидний одоо хамгийн чухал эд. Энэ хоёр тохоо энэ болчингууд нь одоо бүгд ажиллаж эхэлж байгаа. Аба хөлөө дэшээ сав. Ваа янз. Бэрэ тийм савар даа. Гоё. Энэ маш сайн дасгал. Одоо хэвлийн гидсний булчин шангарн чанарч нь манай багийн хамгийн их 100 кг-ыг хамгийн их хэн шахаж чадах вэ тэмцээ. 100 кг-ыг. За залуучуудаа амжилт хүсье. Тэмцээн хийсэн. За. Нэг. Коч. Ва, кочо. За, очинда. Энэ наамруу хавхгүй хой. За, дараагийн нь. Оргил болт. Зачаа. За, шагналтай шүү манайхаа. 1 2 3 4 5 32 33 34 35
35 тооцоо. 36. Болж. 37. Яа! За 37 шүү. Тооцоо. Нэг 3. 1 2 3 4 Хор. 1 2 3 1 За анхааралтай галхаа. 1 2 4 За ирэх мэ. Ваа, төвлөрөн шүү. Төвлөрөн. 2 3 4 5 6 За 30 доллар. За 30. За. 1 2 За багийн. За өнөөдөр бид өгдөө одоогээд Ховлын хаан зочдлууд дээр ирж хүчний үйлдэлийг чөлөөт байдлаар хийлээ. Тэгээ өнөөдөр манай багаас 100 кг одоо хэн олон шахах вэ гэж манай багийн гишүүн улсын начин оргил болд маань төрүүллээ. Тэгээ танд энэ хөнгөлтийн бичгийг бас гардуулж байна. За. Амар шахах юм шүү дээ. За манай хөвлөжчдүүд бас чөлөө цагийг бас өнгөрөөх зорилттой 2 скрин голф байгаа. За энэ дээр болохоор та хэд дээр бидэд 3 баг болоод хуваагдаад тоглож болно. За хэн хамгийн түрүүнд нөхөн бөмбөг оруулах уу гэж байж болно. Бас хэн хамгийн хол зохих вэ гэдэг тийм тэмцээн зохион байгуулж бас болохоор байгаа. Энэ дээр бол мэрэгжлийн тамирчид гэсэн бас айгүй хэрч тоглож манайхаар үйлчлүүлдэг байгаа. Тийм болохоор зэрэг цагийг хөвчлөлтөд өнгөрүүлээрэй гэж. За баярлалаа. Ховлын багийн голфын тэмцээн эхэлж шүү. Ховлооч бас дуудалтаа. Манайхад голфтоо тэгээд 3 хуваагдсан байгаа. 9 хүн 3-3-аараа. 3 багийн 3 гишүүн энэ нийлбэр дүнгээр хамгийн урт хол зогсон багууд төрүүлнэ. Тэгээ хамгийн ойр зогсон багийнхан хоцсон 2 багтаа дээр гарч хоол хийж гинэ. За голфын тэмцээн маань бас сайхан өрсөлдөөнтэй боллоо. За манай баг Бүрэнбаатарын баг 278 оноогоор голфын тэмцээнд төрүүллээ. За 2 дугаар байранд Бямбатхан Арслангийн маань баг 241 оноотойгоор
2-р байрыг орж. За 3-р байрыг даваа очрох алхагчтай баг маань 208 оноо авч 3-р шатанд одоо бид бүгдийг хоол хийж хоолоор дайлахар боллоо. За одоо манай багийнхан бид одоо 7 давхрынхаа ресторанд ороод ирсэн байна. Өмнө одоо усан тэмцээний одоо хоол хийхээр болсон 3 гишүүн маань одоо хоол хийх ажилдаа орно доо. За тэгээд урьж байна. Ясан 2 багтаа орон зоог барахаар манай багийнхан орж ирлээ. За та нартай ингээд Японы уламжлалт сайхан махыг сайхан шарж үзүүлнэ. За манай багийнхан бол нөгөө 2 багтаа өнөөрөө гольфын тэмцээнээр өрсөлдөд ялагдсан. Тэгээд одоо дөрмийн дагуу тоогооч басаа. Одоо ингээд ховдоо зочд туудал дээр ялсан 2 багтаа орон зоог барих гэж байна. Хоолнд ямар хоол? За энд одоо үхрэ мах байна, загс байна. Одоо энэ дум мун гэдэг юм бол юу гэдэг юм? Хясаа. Тэгээ олон төрлийн сайхан ногоонууд байна. Тэгэл янзын сайхан хамтлаад одоо шаран да. Залуу занд насандаа нэг 65 хүнтэй автобусыг хоолцдог дээ. Энэ амар гол хит юм байна. Энэ ихтэй манай шавнар бас гоё шаарсан байна. Гоё байна. За энэ пябта толгой хорсож байгаа юм солиорж байна. Манай ихмэр чинь хамт цаатай. Царайлаг. Томото. Манай ихмэр бас томото гэж хэлдэг. Ястуутэй. Юм байна уу? Зам ахын дээр цадахгүй хүнийг цадахгүй гэдэг. Энэ шиг цагаар нэг цад цагаас нэг цад. Ховжоо дээр хоёр цадахгүй хизээ цадахгүй гэж.